За сайн байна уу? Өөртөө ч уулзч чадаа маш баяртай байна. Тэгээд бас нөгөө өөрөө чи өөрчлөгдсөн хүн гэж би бодож явдаг. Тэгээд таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр тухайга тавч цохос ярьж өгөөч. За баярлаа. За миний хувьд яг маш их өөрчлөлт амьдралаар гарсан. Яагаад гарсан гэхээр миний амьдрал дээр яг нөхөр маань архиудаг 20 жилийн архиулттай байсан. Энэ 20 жилийн хугацаанд нөхрийгөө архинаас гаргах гэж маш их тэмцэж оролцсон байдаг. Тэгээ одоо нөгөө ламбуу ховсдуулах тэр хүний архинаас гаргахыг зорилготой нэг л тийм зорилго л ганцхан зорилго маань тэр хүнийг архинаас гаргах тийм зорилготой болцсон амьдарч исэн юм байлээ. Тэгээ энэ зорилгын төлөө 20 жил зүтгэсэн байт юм байна. Энэ 20 жилийн хугацаанд нөхрийгөө архинаас гаргасан уу гэхээр гаргаж чадаагүй. Эсвэргээр энэ 20 жилийн хугацаанд би өөрийгөө гэж, өөрийгөө алдаж, өөрийгөө хинчиш болгож, өөрийгөө үнэхээр гээсэн байсныг одоо мэдэхгүй л явсан байл л дээ. Тэгээ зан чанарын хувьд ч гэсэн тэр нөхрийгөө уулахгүй тулд хяндаг, цагддаг, тэр хүнийг өөрөөрөө байлгах гэдэг, тэр хүнийг уулахгүй тулд маш их үйлдэл хийсэн. Имлэг домлогоор явуулна, цусын шүүлгэн гэл энэ 20 жилийн хугацаанд үнэхээр нөхөртөө үнэхээр энэ архиусан нөхөрт маш их донтож амьдэрсэн юм байлээ. Та тэгээ хэдийнээс юунаас ямар шийдвэрээс ч юм уу яаж тэгээ энэ хэцүү төгжмөл байдлаас гарсан бэ? За тэгээ миний хувьд болохоор яг хамгийн сүүлд ингээд нөхрийг архиугаад гаргаж чадахгүйгаа ойлгоод салах дээр тулсан л да. Салах дээр тулаад 20 жилийн өмнөх одоо болидоо одоо бүх юмыг ашигласан одоо чамайг архинаас гаргах бүх юм ашиглаа. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Одоо би ингээд тэр хүнээс явах чадалгүй болж байгаа байхгүй. Ямар ч тэнхлэггүй болж байна, чадалгүй болж би өвдөж байна. Тэр 20 жил тэр хүний төлөө явснаас өөрхөн төлөө нэг ч яваагүй, эмнэлэгт очиж хэвтэж өөрийгөө эмчлүүлдэг, анхаарал тавьдаг гэдэг юм байхгүй. Надад өвдөх хэрэг байдаггүй. Өвдсөн ч нэг өвчин намдаах юм уугаал дарчдаг. Ийм байсан. Тэгээс үлдээ за ингээд хүчмэн дууссан л та. Тэгээ салах дээр тулаад энийг гэдэг нэг бүлэг байд юм байна. Чи одоо сонирхол энэ гэдэг бүлгийг бүлэгт очиж одоо үз. Энэ бол чи тэр хамгийн сүүлийн оролдлого. Энэгээр чи явахгүй гэх юм бол тэл хоёлоо болий гэд. Тэгээ энэ шийдвэр дээр нөхөр маань зөвшөөрөө тэгээ битээр нөхрийгээ дагуулад гэдэг энэ нийгэмлэг дээр ирж 17 оны 11 сарын 28-нд анхаагийн хаалгыг татаж нөхрийгөө оруулсан. Тэгээ тэр цагаас хойш миний амьдрал архины асуудалгүйгээр одоо ингээ 9 жил амьдарч байна. Тэгээ нөхөр минь агийн цуглаанд архиныхаа асуудлыг шийдэж цуглаанд тавьснаар гэр бүл амар амгалан болд юм байна. Тэгвэл миний хувьд яг ингээд нөхөр маань явсан чи би өөрөө ингээд тэр хүнийг одоо ингээд цуглаанд яваад өөрчлөлтөд би давхар өөрчлөгдөхгүй болвол тэр нөхрийгөө буцаагаад ингээд цуглаанд явуулахгүй байх одоо ингээд архинаас гарсан юм чинь одоо амьдрал аваад ажиллаа хийх мөнгө олно. Тэр хүнийг ойлгохгүй тэр хүн өнөөдөр цуглаанд явж ажиллах эмээ ууд юм байна л да. Тэр хүнийг эмээ нь олохгүй эмээ зогсоох оролдоо маш их хийжсэн. Буцаагаад тэр хүн унгаах магадлал надад маш өндөр байсан. Яагаад тэгэхээр нэгдүгээр тэгтийн архичны гэр бүлийн эмэгтэйчүүд одоо нөхөр ингээд хөтөлбөрөөр оролдоод эрүүл оюун ухаантай болоод ирэхээр өөртөө арчаатай болно ингээл ядаж л цэвэрхэн овцлно тэгэл одоо өөрлөгөө хараад эхлэхээр үйлдэл нь ч өөр болоод байна. Тэгээд нэг гэрт байгаа тэр эмэгтэй тэр бүхнийг хараад хардаж эхэлнэ сүлд цуглаанд нь явуулахгүй гэж хичээ. Тэгээ энэ байдлаас бол буцаад нөхрийг унгаах байдал маш өндөр байдаг тэр гэр бүлд бол. Тэгэхээр энэ бол байж боломгүй учраас би энэ давхар хамаарлал алааноны цуглаанд суугаад одоо 5 жил болж байна. Энэ 5 жилийн хугацаанд үнэхээр би нөхрөөсөө илүү тэр архичны хажууд байсан 20 жилийн хугацаанд би маш их эвдэрсэн, гэмтсэн, оюун санааны болон сэтгэл зүйн хувьд бол маш их доройтсон хүн болж хувирсан гэдгийг л ойлгосон. Одоогоор л одоо өөртөөгөө ажиллаад одоо ингээд 5 жил болж байна. Одоо маань алааны хөтөлбөр гэдэг чи өөрлөгөө хардаг хөтөлбөр байх юм уу? Яг үнэ. Алаанууд явахаар яг л нөгөө нөхрөлгөө хараад байсан зүйлүүдийг биш өөрлөгөө харж болдог юм байна. Одоо нөхрөөг л болохгүй байх гэдээсэн бол үгүй байгаа байхгүй. Би өөрөө маш их тэр хүнийг архиулах шалтгаан цааш нь маш их түлхчихсэн байгаа даа. Тэр ингээд уугаад ирэхдээ хүний ханшиг тэр хүний хайрлаж тахаацсан. Архитал
удаад ирэхээр үзэн ядалт болдог. Хайр байхгүй болдог. Үзэн ядалт болдог. Тэр хүнийг харахаар ингээд бүр зэвүүцэл төрдөг. Тийм болцдог. Тэгээд ирэхээр тэр хүнийг үнэхээр ингэж хайрлах нь сэтгэл байхгүй өс шиг бүхэнд болт юм л дөө тэгээд. Тэгээ энийгээ би олж харсан л да. Тэгээд энэ алууны цуглаанд явснараа би өөрөө ямар хүн болсон бэ гэдгээ хатдаг. Энэ цуглаан бол намайг өөрийг нь өөрөөр нь харуулж би маш их юм зан чанар бол маш их гэмтэлтэй болсон юм байна гэдэг. Одоо өөрийгөө өөрчилж өөрийгөө би хин нэг өөрчилж чадахгүй юм байна. Нөхрийгээ даалгаваа би нөхрийгээ нархины асуудлаас нь шийдэж гаргаж чадахгүй юм байна. Би харин эсрэгээр өөртөө ажиллаж өөрөө одоо эрүүл сарвал оюун ухаанаар тэр хүнтэй харьцах хэрэгтэй юм байна гэдэг. Одоо ингээд төхөр манаад би алуунууд ингээд явж байгаа. Энэ одоо байдлаас манай гэр бүл амар амгалан болж байна. Тэгэхээр хэрвээ таны энэ яриаг сонсоод хөөх тийм газар байдаг юм уу? Ямар сони юм бэ? Би ч гэсэн очиж үзэх юмсан, өөрийгөө өөрчлөх юмсан гэж хэн нэгэн бодвол эсвэл архины юм уу ямар нэгэн донтолтын хариалт нөгөө ингээд хамааралд автсан хүн байвал тий бас та яаж тусалж болох вэ? Утасны дугаар өгж болох уу? Болно. Утасны дугаараа би ингээд юун дээр биччихье. Болно холбогдож болно. Тэгээд хүсвэл одоо энэ алуун гэдэг цуглаанд ирж тийм ээ өөрийгөө олж, өөрийгөө хайрлж, өөртөө амьдарч тэр нэг харанхуй байсан амьдрал бол гэрэл гээгээд болно. Тэгэхээр арж байгаа л өөр. Тэгэхээр энэ холбогдож болно. Тэгээ алууны цуглаанд цуглаанд сууж өөрийгөө хайрлаж амьдрах боломжтой. Танай байршил чинь хаана байдвүлээ? Манайх цуглаан болохоор уулзалт болохоор цуглаан гэхээр бас Иесус Христтэй хамаараад байдаг. Яг үнэ. Манай уулзалт бол 7 хоногийн 3 өдөр болдог. 2 дахь өдөр, 5 дахь өдөр орой 6 цагаас 8 цагийн хооронд 2 цагийн хугацаанд болдог. 18 цагаас 20 цагийн хооронд. 2 дахь өдөр, 5 дахь өдөр. Бүтэн сайдрын өглөө 9 цагаас бас 2 цагийн хугацаанд 11 хүртэл бас уулзалт манд болдог. Сонирхсан хинч ирсэн нээлттэй. Хинч ирсэнд бид нээлттэй. Бид хүлээж туслах 100% хүлээж авна. Өстөд туслахад билээ юм байна. За баярлалаа. Өстөд сонирхолтой өөрчлөлтөнд тухай ярьж өгсөн танд баярлалаа.